байгаа газар нутгийн үнцний талаар та бодож үзсэн үү? За би оюутнуудаасаа 1 цагийн ажил хийхдээ хэр их мөнгө авч ийнэ гэж асуулаа. Бүгдээрээ 5,000, 6,000 гэж хариулсан. Тэгээд би яг энэ Монголын нийт газар нутгийн одоо энэ үнцийг маань галанд маань байгаа энэ газар шорооны үнцийг маань хэр их юм болоо гэж бодоод үзлээ. Монгол маань нийт бүхлээрээ 850 мянган жилийн өөх түүхтэй. Тэгээд энэ өөх түүхийг бид нэр бодоод үзвэл асар их олон хүний цаг хугацаа, асар их олон хичээл зүтгэл амь бас болсон. Хамгийн бат энэ цагийн ажлын мөнгөөр бодоод үзвэл нэг одоо хатганд маань газар шороо маань 35 их 80 төгрөгийн үн цэнтэй болж таарч байна. За тэгээд нийт Монголын газар нутгийн бүхлээр нь аваад үзвэл 35 их 80-аас бол их гарах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл тоолж болохгүй их тоо хэмжээ гарна гэсэн үг. Өвлөгдөн ирсэн газар нутаг маань ерөөсөө мөнгөний тэр үн цэнээр бол тодорхойлох боломжгүй юм байна. За яг энэ харагдж байгаа болохоор Ковлон хот 20 дугаар зууны ихээр бол хамгийн их хятадчилтай хот гэдгээр бол алдартай байсан. 0.26 км квадратад 33 мянган хүн амьдарч байсан. Өөрөөр хэлбэл нэг өрөөнд 3-4 гэр бүл байсан гэсэн үг. Тэгээд хэдүүлээ бодцгой Сүхбаатарын талбайтайгаа харьцуулаад өөрөөр хэлбэл нэгээс 2 Сүхбаатарын талбай ингэж орсон хэмжээний тэр их нэг жижигхэн зайд 33 мянган хүн амьдарч байсан. Тэгвэл Монгол улс маань нэг хүнд ногдох газар нутгаараа болохоор дэлхийд номер 1-т ордог. 0.46 км квадрат бол нэг хүнд ногддог гэсэн үг. Энийг бид нэг Сүхбаатарын талбайтай харьцуулаад үзвэл 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 Сүхбаатарын талбайтай харьцуулагдах хэмжээний энэ том газар нэг хүн хүнд маань ногддог байна. Өвлөгдөн ирсэн газар нутгаа байгалийн онгон байгальтай, хадгалан үлдээж хөрслийн толгоортой, ирээдүйн өр хочтой өвлөлвээс ганц 3 сая иргэний биш 30 сая иргэний мөрөдөл биелүүлэх боломжтой юм а. Дараагийн зургууд нь болохоор манай оюутнуудаас та бүхэнд харуулж буй нутгийн сайхан зургнууд байна. За байгаль их дэлхийгээ яг энэ байгаль орн бүгдээрээ хайлж хамгаалцгаая. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.